Хөрсгөн засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг эдийн засгчид болон хөндлөнгийн судлаачид дорвитой ажил хийгээгүй өнгөрсөн гэж дүгнэлээ. За учир нь өнгөрч байгаа 100 хоногт эдийн засгийг тэлэх мега төслүүдээс ганцхан нефт боловсруулах үйлдвэр арга шийдвэр гаргаж тэтгэврийн зээлийн хүүг 12% болгосноос өөрөөр макро эдийн засгийг дэмжих ажлын байр бий болгох бодиттой ажлууд хийгдээгүй гэсэн юм а. За тиймээс цаашдаа татвараа эргэж харж нефт импортлагчдын татварыг тэглэх арга заасан алхмуудаас илүүтэй мөрийн хөтөлбөртөө тусгагдсан эдийн засгийн зохис бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Эдийн засгт гарсан өөрчлөлт гэвэл одоо ялангуяа өрийн дарамтыг одоо бууруулсан тийм эрсдлээс одоо засгийн газар бол валютын сангийн хөтөлбөртэй хамтарч хэрэгжүүлж байгаа нэг том алхам байна. За бусад чиглэлээр бол нэг дөрвтэй тийм томоохон ажил бол ахиц дэвшил одоо гараагүй. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд өнөөдөр бид нар татварыг нэг удаа эргэн харах гэдэг чинь энэ үйлдэлүүдээсээ илүү бид нар эдийн засгийг хөгжүүлэх цогц үйлдвэржилт ажлын байр бий болгох энэ бодлогыг л хэрэгжүүлэх нь чухал. Тэгээ өнгөрсөн хугацааны гол асуудал бол тогтворгүй байлаа. Засгийн газрыг одоо догцруулах гэл их хурл бол ерөөсөө тийм л асуудал хэлэлцэж ирсэн өнгөрсөн хугацаанд. Тийм болохоор зэрэг энэ асуудлыг давтмааргүй байна. Одоо ерөөсөө доктортой л ажиллах хэрэгтэй байна. За Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа Монгол улсын эдийн засгийн зохиц бодлогыг бид авч хэрэгжүүлэх ёстой. За энэ тал дээр бол харьцангуй бид анхаарах ёстой гэж үзэж байна энэ засгийн газрын хувьд. Яг тэгэхээр уул уурхаагаас гадна бусад чиглэлийн экспортыг дэмжих, бүс нутгийг хөгжүүлэх зөв төслүүдийг уул уурхайн бус салбаруудад ч гэсэн бид эхлүүлэх ёстой. За тэгвэл сөрөгчний зүгээс засгийн газар татврын нэмэгдлээ буцааж хүүхдийн мөнгийг 80% нь олгосон шийдвэр нь ард иргэдийг хохироосон бодлогын алдаа болж байна гэсэн бол за улс төр судлаачдын зүгээс эрс шинжилэл хийн гэж гарсан хөрсгөн засгийн газарт иргэдийн итгэл алдарч байна гэсэн юм а. Хүүхдийн мөнгийг 100% хөгжүүлсэн 40% болгосон. Дараа нь 60% болгосон. Одоо 80% тухай ярьж байгаа шиг. Эцсийн дүндээ ард иргэд хохирсон. Хүн амын уралгын албан татварыг нэг шатлалтаа байх ёстой. Энэ олон жил хэрэгжсэн манай эдийн засаг тохирч байгаа зүйлээ гэж хэлсээр байтал шатлалтаа болгосон. Өнөөдөр шахалтаар энэ татвараа буцааж байгаа. Эцсийн дүнд нь энэ бол засгийн газрын шийдэж байгаа асуудал биш ээ. Энэ бол засгийн газрын ард иргэдийг хохироосон бодлогын буруу алдаатай шийдвэрүүдээ гэж бид харж байгаа. Дээр нэмээд энэ бизнесүүдийг бол маш олон цөөхөн тооны тийм олигарх компаниуд эзэмшсэн байгаа. Энэ нь өөрөө бол олон томны амьдрал маш том хүн дарамт болж байгаа. Энэ тал дээр шийдвэртэй алхам аваач гэсэн тийм өсөлтүүд байсан. Дараа нь бол төрийн албыг бол маш тийм шудраг, ёс зүйтэй, тийм иргэдтэй илүү өргөөжтэй, ээлтэй авч явах тийм шаардлага байсан болов уу гэж бодож байна. Зүгээр яг ерхий сайд болох үйл явцыг ингээ харж байхад иймэрхүү юм дээр бол нэлээд тийм хүмүүс итгэл байсан. Энэ дундаас бол аль нь ч хэрэгдсэн гэхэд бас хэцүү байна л да тийм. За их хөндлөнгийн судлаачд болон сөрөг хүчин хөрсгөн засгийн газрын 100 хоногийн ажлыг ерөнхийд нь гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан бодлогын алдаа гаргасан эдийн засгийн цогц бодлогоо хэрэгжүүлэх алхмаа хийж амжуулаагүй өнгөрөөсөн гэж дүгнэлээ. Тод мэдээнд уянга баясгалан.